За сайн байцгаана уу. За очирвол сургалтын төвийн онлайн хичээлээр одоо цалин хөдөлмөрийн өсний тета 11 тайлан сая шинжлэгдсэн байгаа. За мэдээ хавсралтууд нь шинжлэхтэд ороод ирсэн байгаа. За энэний талаар товч танилцуулъя. За тэгэхээр хоодын тайлан руу хэдүүл эхлээд орно. Хоодын тайлан руу орч. За эхлээд энэ тайлан руугаа нэвтэрч ороод регистр хийгээд нэвтэрээд орно шүү дээ. За тэгээд цалин руугаа орчин тайлан руугаа. За оронгуудаа тайлангаа эхлээ заавал нэг удаа хадгалах хэрэгтэй. Хадгалж ич одоо мэдээ хэсэг нь яах нь идэвхждэг байгаа. За тэгээд амжилттай хадгаллаа гэдэг ингээд ногоон бичиг гарлаа. За тэгэнгүүт мэдээ хэсэг рүү ор. За энэ дөрвөн хавсралт мэдээ байгаа. Энэ цалин хөдөлмөрийн орлого одоо хоотой хуулийн 14-р хэсэг 14-ийн 1 шүү дээ тийм үү. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хувийн орлого, орьсон суугч бус татвар төлөгч, хуу тус гэдэг энэ дөрвөн хавсрал мэдээтэй. За тэгэхээр хэдүүлээ эхлээд үндсэн ажилтны цалингаа энэ тэт 11-ийн 1 ингээд мэдээгээр ингээд хийнэ. За тэгэхээр олон ажилчдыгаа бол хэдүүлээ Excel-ээс импортлж оруулаа шүү дээ тийм үү. Тэгэхээр эхлээд наана нэг ажилчдынхаа яхаа ажилчныхаа нэрсийг оруулж өгөөд, цалингийн оруулж өгөөд хадгалчих. Тэгээд дараа нь Excel-ээс импортоор татж оруулдаг байгаа. За тэгвэл эхлээд энд нэг хүний нэрийг хадгалчих. За ингээд хүний нэрийг ингээд хадгаллаа. За нөгөө хүнийгээ цалинг оруулчих. 7-гийн 1-ийн 1 дээр ингээд цалингийг оруулчих. За тэгээ энэ сүүлийн үед гараад байгаа энэ захимын шинжилтүүд нь болохоор бас харьцангуй тодорхой довч болоод байгаа. За жишээ нь 7-гийн 1-ийн 1, 7-гийн 1-ийн 2 гэдэг энэ заалтууд маань 7-гийн 1-ийн 6-гийн заалтууд маань хувийн орлогын албан татврын хуулийнхаа яахан заалтуудынхаа дугаараар өгсөн байдаг. Тэгэхээр энэ дээр юу бичих вэ гэдгийг харахын тулд явахгүй хувийн орлогын албан татврын хууль руу орно. За энэ нөгөө нэг 19 оны 3 сарын 22-ны хууль гэдэг байгаа шүү дээ. 20 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэв. За энэ хоотын хуулиар legal import дээрээс ороод энэ дугааруудаас ингээд хайчиж болно. Энэ дээр юу бичих вэ гэдэг. Жишээ нь 7-гийн 1-ийн 6 дээр юу бичих гэхээр яг нь хоотын хуулийн дээр байж байгаа охно шүү дээ. Тийм хөдөлмөрийн гэрээ гадуур ажилласан байжчин гэдэг ингээд тодорхой заасан байдаг шүү. За одоо энэ хүний цалингаа хэдүүл оруулчлаа тийм үү. За тэгвэл энэ дээр хувийг нь оруулж өгдөг болсон байгаа. Шинжилсэн юу болсон. Хэдэн хувь төлж байгаа вэ гэдэг. За ковид хөнгөлөлтийн үед бол 10.5 байгаа. Тэгээд 7 сарын 1-ээс болохоор их нь 12.5 болоо явчихнаа. За тэгэнгүүт хувь оруулангуудын систем нь өөр яах нь дүгнээд бодчихноо. За ингээ хоошоо явуулаад дүгнээд бодлоо. За энэ дээр он сараар хэдэн сарынхаа тоог оруулж өгнө. За энэ жишээ учраас 1 сарыг оруулчих. За энэ дээр хөнгөлөлтийн тоог энэ дээрээс оруулж өгдөг болсон байгаа одоо. Жишээ нь одоо энэ 420 мянган төгрөгийн цалинтай бол 20 мянга бол ингээд 20 мянган сонголтоо хийгээд өгнө. Тэгээ энэ дээр дарахад хоош явах нь 20 мянган бодогдоод ингээд эцсийн байдлаар юунд гарч байгаа төлөх татвар. За манайхан хөдөлмөрийн өсний дээд хэмжээнээс илүү орлоготой хүмүүс бол яах вэ гэж ер нь асуугаад байдаг. За тэгээд хөнгөлөлтүүд нь өөр байг гарнаа, сар болон өөр гарнаа. Тэрийг яаж хийх вэ гэх юм бол энэ дээр ороод 99 ингэ бичээд өгч. Тэгэнгүүт ингэ бусадгээ гараад. Тэгэнгүүт энэ хөнгөлөлтийн дүн гараас оруулдаг байгаа шүү. За энийг за энэ нэг өөрчлөгдсөн. За дээр нь энэ эрүүл мэндийн шимтгэлийн дүн одоо хөдөлмөрийн өсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээш цалин буюу 4,200 гэж байгаад байгаа. За 4,200-аас дээш цалинтай хүний нийгмийн даатгал нь яах вэ гэхээр тогтмол буюу 12.5 байгаа. 4,200-аас ерөөсөө 12.5. Тэгэхээр 525 мянга байгаад байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ? За энийг төр өөрчилчих уу. Энэ дээр 5 сая гэдэг ингээд оруулаад өгчээ л да тийм үү? 5 сая. 5 сая. За тэгэхээр эн чинь тэгээ 4,200-аас их болоо явж шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ хувийн арилгаад за энэ хурдаад 7-гийн 1 дээр цалингаа өөрчилж өгнө. 5 сая орууллаа.
Тэгээ хувийн арилгаад энэ дээр гараас игээд өгч. Одоо 525 мянга ш тийм үү? Өндөр цалинтай хүмүүс их болохоор. За ингээд тооцоолоор ингээд цаашаа бодогдохоор юм байна энэ тайлан ба. Тэгээ энэ дээр нь яхан хувь дээр 0 тавьж хагаад гараас хувь нь оруулаад өгөх боломжтой болсон байна. За тэгвэл одоо буцчихъя. 400 хийгээд дараачийн зааврууд үзүүлнэ. 400 урталтаа 7-гийн 1 дээр хийн ш тийм үү? Цалин хөдөлмөрийн хөлс ба дүнтэй адилхан орлого гээд хоотын хөлн дээр энэ бол байгаа. За тэгээ энэ дээр 10.5 бичээд ингүүт энэ маань өөрчлөгдөж байгаа шүү дээ тийм үү? 10.5 бичлээ ингээд өөрчлөгдөж байна. За ингээд босод гэдгээрээ сонгож болно тийм хоот олон сар энэ нэг заавар үзүүлж байгаа учраас нэг сарыг л сонгож харууллаа. За тэгээ одоо энийг өөрчилж чинь тийм 20,000 хөнгөлөлт авнаа гэдэг 6 коттой. За ингээ хадгалахад арчнаа. Тийм үү хадгалах тавьчаад арчна. За энэ дээр хадгалахад аргахдахгүй энэ дээр өгдөл хэрэгтэй болж таарлаа шүү дээ тийм үү? За тэгэхээр энэ дээр нэг 0.0 оруулаад өгч. Энэ ийм орлогод байхгүй бол шүү дээ тий. За тэгээ хадгалахад. За тэгвэл амжилттай хадгалагдлаа. За тэгээ одоо хэдүүлээ олон хүний цалин оруулах шаардлагатай боллоо шүү дээ тийм үү? Олон хүний цалин оруулах шаардлагатай боллоо. Тэгвэл яах вэ? За тэгэхээр арай амар аргач нь яах вэ гэхээр энэ дээрээ дарлаа тийм үү? Мэдэрэг орлоо нэг хүн хадгалсан шүү дээ. Энэ мэдээгээ татаа авчдаг байна. Мэдээ экспортлох гэдэг. За тэнгууд мэдээ мэн энэ дээр татагдаа гараад ирлээ шүү дээ тийм үү? Мэдээ мэн энэ дээр татагдаа гараад ирлээ. Энэ дээр. За тэнгууд энэ мэдэн дээрээ цалингийнхаа хүснэгтнээс нөгөө ажилчдын цалинд явуулаад оруулчихна. Өөрийнхөө бэлдсэн яах нь цалингийн хүснэгт байгаа шүү дээ тийм үү? Бэлдсэн цалингийн хүснэгтнээс мэдээллийг авлаа. Нөгөө хуус хүснэгтэн дээр орлоо. Мэдээллийг авлаа. Тэгээд хуус хүснэгтэн дээр орлоо пест хийлээ. За тэгээ одоо энэ мэдээгээ яах вэ гэхээр шууд татаад оруулах болж байна. Тэр мэдээ орохгүй байгаа шүү дээ. За бэлэн файл нь шууд орж байгаа болно ч хөлөөтэй. Тэр орохгүй байгаа бол энэ өөрөөс нь татсан мэдээг буцаагаад импортлоход яах нь мэдээгээ таних нь амар байдгийг. За тэгэхээр нөгөө маань download дотор байгаа шүү дээ тийм үү? Download татаад ороод ирсэн байгаа нь энэ дээр ингээд мэдээ хуулах гэдэг. За ингээд амжилттай хуулагдлаа саяны мэдээнүүд ороод ирлээ шүү тийм үү? Ингээд ороод ирдэг. Ингээд ороод ир. За тэгвэл энэ хавсарт мэдээ хэм 12 байгаа. За хавсарт мэдээ 11.2 гэдэг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх бол энэ мэдээллийг оруулж өгдөг болсон байгаа. За тэгэхээр нөгөө цалин дээрээс нэнчнээс нэг регистрийн дугаарыг авчи да. За энэ уянга гэж хүн байна. Тийм үү? Эдний регистрийн дугаарыг авчи. За тэгвэл хавсралт мэдээ 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх бол энэ 11.2 руу орлоо. Тэгээд мөрөө нэмлээ. Энэ дээр регистрийн дугаарыг оруулаад өгч. Зөвхөн. Тэгээ энийг дарангуут яах нь энэ маань өөрөө нөгөө хүнийхээ мэдээллийг ингээд татаад оруулаад ирдэг. Тийм бас даваа талтай. За тэгээ энийг ингээд хадгалчихнаа. За регистрийн татвар төлөгчийн бүртгэл олдсонгүй гэж юм тийм. За тэгэхээр түрүүнд татгдсан дээр энэ бүртгэл маань яах нь нөгөө өөр бүртгэл байх юм бол олдохгүй гэж байгаа. Тэгэхээр энэ манад энэ бүртгэл байгаа учраас олдсон. За систем маань ер нь бол ингээд шинжлэгдээд байгаа. За одоо ингээд үндсэн тайлан руу орно. Тэр үндсэн тайлангийнхаа яах нь хавсралт тайлан дээр Т11 дээр тайлангуудаа шалгана. Яг миний мэдээлэл зөв үү буруу юу гэдэг. За шалгаад тэгээд алдаа байхгүй тэгээд хэлбэгт авчаад арна да. За тэгээ мэдээнүүд ингэж хийгддэг болсон байна. За тэгээ анхаарал тавьсаар баярлалаа.